Есүс эзэн минь энэ өдрийн төлөө таньда талархаж байна. Энэ шинэ өдрийг өгсөнд баярлалаа. Таны ариунаас ариун нэрд хүндэтгэлийг, магтаалыг өргөж байна эзэн минь. Та эдгээр өдрүүдэд өөрийн загалмай дээр үлдсэн гайхамшгуудыг бидэнд илчилж, сануулж, бидүүлж байгаа эзэн. Тэг өнөөдөр та өөрийн дахин нэгэн гайхамшигтай тэр эдгэрлийн гайхамшигын тухай та гүн гүнзгийгээр ойлгуулж өгөөрэй гэж гуйж ийн эзэн минь. Таны загалмай дээр хийсэн бүх зүйлсийн төлөө баярлалаа. Таны үнэт цусны төлөө баярлалаа эзэн минь. Тэгээ таны ариун сүнс өнөөдөр энэ газар дүүрэн байх болтугай. Таны ариун сүнс биднийг удирдах болтугай. Та бас намайг ашиглах болтугай. Эзэн Есүсийн нэрээр. Амен. За хамтдаа эдгэрлийн гайхамшигын видеог хамтдаа үзье.
эдгээр видеог үзэхээр бидэнд айдас төрдөг. Мэдээж зовлон, цус гарч байгаа болохоор. Гэхдээ бид Есүсийн загалмай үнцгийн утга учирыг илүү гүн гүнзгийгээр хүлээж авахад бид нэр түүнийг улам ихээр хайрлах сэтгэл бас төрдөг. Тэгээд Есүсийн өхлийн өмнөх сүүлчийн 18 цагт Есүсийн цус урсан Матай 20:18-аас 19. Ахлах тэхэлч нар ба хуулийн багш нарын гарт хүний хүү тушаагдах бөгөөд тэд түүнийг алахаар яллан харийнхны гарт тушааж, доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. 3 дахь өдрөө тэр амьлах олноо. Есүсийг ташуурдсан нь. Ромын цэргүүдийн энэ ташуур нь их цус асгаруултгаараа их алдартай байсан. Тэгээд ромчууд ташуурдуулж буй хүний биеэс нь махыг нь уурж таслахын тулд энэ ташуурыг бүр тусгайлан бүтээсэн. Ташуур нь богино бариултай, 2 савхин салаатай. Салаа уяаны үзүүрт нь хоньны шагаан яснууд бэхэлсэн байдаг. Тэгээд ташуурдахдаа хүний мөрнөөс доош шил бүртэл техниктэй ташуурддаг. Тэгээ удаа дараа ташуурдахад хохирогч нь ухаангүй хэвтэх өгөөд эргэн тойронд нь цусан цөөрөн үүсдэг. Тэгээд бид нь багахан ларс үлдсэн байх магадaltaй гэж. Тэгээд энэ ташуурдах нь дээд зэргийн их өвдөлт өгөх зорилготой. Тэгээд ийм аимшигтай яргаллын багжаараа Есүсийг ташуурдсан байгаа. Есүсийг бүрэн нүцгэлэн гарыг нь сунгаж баган тэрүүлэн чулуун баганд олсоор хүссэн. Тэгээд ямар ч гим зэмгүй Есүсийг ташуурдсан. Түүний булчин шүрмэс нь ил гарсан байсан бөгөөд ихэд ирэмдэглүүлсэн тул түүнийг бүр таних эцгүй болсон. Эдгээр нь яг Исая номонд гарч байгаа. Хамтдаа Исая номын 53:4-5. Үнэхээр тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ. Гэтэл бид түүнийг бурханд зодуулж, цохиулж, зовсон л гэж тооцжээ. Өвчин зовлонг маань үүрчээ гэсэн байна. Дараа нь Исая 52:14 дээр төрхөн альва хүнийхээс галбар нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул олон хүн түүнээс болж хэртгэв. Бүр хүмүүс танихын арга болтлсон байна. Ингээ бодохоор яагаад Есүсийг зүгээр л цовдлцохож болоогүй бэ? Яагаад заавал энэ ташуураар ташуурдах ёстой юм бэ? Яг энэ үед түүний биеийг үгүй хийсэн тэр ташуураар ташуурдуулж бидний бүх өвчин зовлон түүний биед шилжсэн байна. Бидний мэддэг хор хөнөөлтэй, эдгэршгүй өвчин бүрийг Есүс биедээ авсан. Тэгээд Есүс бидний бүх зовлонг мэддэг болсон байгаамаа. Аимшигт энэ яргалал, энэ ташуурдуулалтын үеэр Есүсийн биед өвчин мэдрээгүй нэг ч жидээс байгаагүй гэж. Энийг Исая 53:3 дээр бас хэлсэн. Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон өвчин зовлонг мэдэгч зовлон шаналлын хүн ажээ. Тэр бол өвчин зовлонг мэдэгч зовлон шаналлын хүн ажээ. Мөн Исая 53:5 дээр амар тайвны мэн төлөө түүн дээр гисгээл байж шархаар нь бид эдгэрчээ. Амар тайвны мэн төлөө түүн дээр гисгээл байж шархаар нь бид эдгэрчээ. Эдгээр Исаягийн зөвлөлүүд биелэлээ олсон. Бид Библиэлд Есүс маш олон өвчтэй сүнсэнд олзлогдсон, уйман өвчтэй, олон жил цус алддаг, маш олон өвчтэй хүмүүсийг эдгээсэн түүхүүдийг мэднэ. Ялангуяа Матай номон дээр. Тэгээд Матай номонд ингэж гардаг. Есүс олон хүнийг бузар сүнснээс чөлөөлж олон хүнийг эдгэлээ. Ийхүү иш үзүүлэгч Исаягийн зөвнөл биеллээ гэдэг. Гэхдээ энийг яг энэ ишлэлийг харах юм бол Есүс арайхан цовдлогдоогүй байсан.
одоо үхээгүй байсан гэсэн. Тэгэхээр Матай ирээдүг харж исэн гэсэн үг. Үгүй тийм ээ. Тэгэд энэ бол Есүсийн залмай дээр хөглөн ертөнцийн суураас төлөвлөгдсөн байсан зүйл юм аа. Нүглийн уучлалыг хүлээн авч бас эдгээгдэх боломжтой. Тэгээ үүнийг гэрчлэг хүмүүс бас энд олон байгаа. Одоо миний өөдөөс хараа сууж байгаа ах эгч нар дотор, итгэлийн ах эгч нар дотор маш олон эдгээгдсэн хүмүүсээс байгаа. Намайг жаахан хүүхэд байхаас манай ээж маш их өвчин тусч, эмнэлэг твтэж, олон хагалгаанд орж исэн. Ходоод, цүс, хамгийн сүүлд тархины хагалгаа. Тэгээ би ингээд хүүхэд насаа бодохоор амар олон эмнэлгийн гадаа уйлаал, залбираал сууж ирснээ сандаг. Тэгээд хүнд хагалгаа бүр дээр ингээд эмчнэр үргэлж хилдэг штеп. За одоо ер нь бэлтгэлтэй байгаараа гэр бүлийнх нь энэ хагалгаа амжилтгүй ч болж болно те. Ингэж амар айлгадаг. Гэхдээ гайхалтай нь манай аав ээж хоёр 10 жил тахад Есүс Христийг хүлээж авсан. Тэгээд манайд Солонгос пасторууд, итгэлийн ах эгч нар ирж залбирч, санаа тавьж тусалдаг байсан. Тэгэд энэ олон хагалгааны дараа манай ээж хид хидийн эд эрхтнүүдээ бас ахуулсан байгаа. Гэхдээ одоо бүр ямар гайхамшигтай гэж. Үнэхээр гайхалтай Бурхны эдгэрлийн гайхамшигаар манай ээж одоо сүүлийн 10 жил маш сайн байгаа. Тэгээ би үнэхээр их талархдаг. Тэгээ өнгөрсөн жил би өөрөө бас хагалгаанд орсон. Хүн чинь өөрөө хаалганы ширээн дээр очихороо ээжигээ илүү их ойлгосон. Бас өвчтэй байгаа, өвдсөн хүмүүсийг бас илүү их ойлгодог болсон. Тэгээ үүний дараа үнэхээр Бурхан бол эдгээгч гэж тэ үгийг маш итгэлтэйгээр тунхагладаг болсон. Бид нар сая магтаал дээр дуулал 103 сэтгэл минь тэ бүх гин бурууг тэр уучлж бүх өвчнийг илааршуулсан гэд. Ингэж дуулахтаа хүртэл үнэхээр баяр хөөртэйгээр итгэлтэйгээр дуулдаг болсон. Бурхан юм бол эдгээгч. Гэхдээ Бурхан эдгээгч гэдэгт итгэлтэй байх нь маш чухал. Тэ яг нөгөө маш олон жил цус алддаг байсан эмэгтэй за би Есүсийн хувцсанд л хүрчих юм бол би эдгэн гэсэн тэр итгэл байсан тий. Яг тэр итгэлийнхаа дагуу хорсон олны дундуур зөрөгтэйгээр алхаад түүний хувцсанд хүрээд тэгээд эдгээгдсэн. Тэгэхээр бидэнд итгэл хэрэгтэй. Итгэл маш чухал. Бурхан хараахан эдгээгээгүй үед бидний хандлага ямар байх вэ? Ихэнх хүмүүс хараахан эдгээгээгүй үед хамгийн муухай нь эргэлзээ төрдөг. Бурхан эдгээх юм уу үгүй юу? Сүүлдээ бүр эн чинь ер нь Бурхан муу юм уу үгүй юм болцсон мэдээ те. Тэгэд энэ зүйлээс болоод бас зарим хүн Бурханаас холддог. Бас тийм жишээнүүд бас байдаг. Тэгтээ ах トゥ усаа бид нар бүх зүйл Бурханы цаг хугацаанд болдог гэдгийг бас мэднэ. Тиймээс биднээс төвчээр шаарддаг. Еврей 10:36 дээр та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсныг хүлээж авахын тулд та нарт төвчээр хэрэгтэй. Манай нөхөр бит хоёрыг олон хүмүүс хэлдэг байхгүй юу? Та хоёр хизээ өвдөлтөй болох чи. Хөрхи энэ хоёр одоо хизээ өвдөлтөй болох юм доо болдоо гэж нас нь явлаа гэж ярьдаг. Тэгтээ хүүхэд бол Бурханы гайхалтай бэлэг. Тийм болохоор бит хоёр тэр Бурхан тэр бэлгээ хизээ нэгэн өдөр өгнөө гэдгийг яг итгэлтэйгээр хүлээдэг учраас яг одоо хүртэл хамтдаа үйлжилдэг, хамтдаа эзнээ магтдаг. Тэгээ яг энэ жишээн дээр жишээлбэл бид нар хамгийн сайн мэдих өмнө говийн Ибанаар ахлагчийг мэдж байгаа тий. Бурхан боломжгүй боломжтой болгосон. Бид тэр гэрчлэлийг бүр сонссон, нүдэрээ харсан. Тэр бол үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр бидэнд үнэхээр төвчээр хэрэгтэй байдаг. Миний бас хамгийн ойрын жишээ манай хадам ээж нь тэр олон жилийн өмнө гэд харвснаас болоод тал бие нь мдээгүй болсон. Гэхдээ тэр өдөр бүр залбирдаг. Тэгээ өдөр бүр баярлалаа Иесус, баярлалаа Иесус гэл талархаад, хүүхдүүдэд даатгаад
бүр өчигдөрхөн л уцаар ярихад шүн залбирлаа, өөрөөр залбирлаа. Ийм би ээж та жоохон бие бодооч ямар амар их залбиртэй вэ. Тэгсэн чи үгүй ээ. Өдөр алгасаж болохгүй. Цаг хугацаа алгасаж болохгүй. Үргэлж залбирах ёстой гэх. Сануулж байгаа. Тэгээд халелуя. Тэгээд түүний итгэлээр би бас их өрөөгддөг. Үнэхээр итгэлийн дайчин эмэгтэй. Еврей 2:8-9 та бүх юмсыг хөл доороо оруулсан гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулаагүй юу ч тэр үлдээсэнгүй. Харин эдгээр бүх юм түүний эрхэнд орсныг бид хараахан үзээгүй л байна. Гэхдээ бид Есүсийг хардаг. Энд дээр бүх зүйл түүний эрхэнд гэж байгаа. Бүх өвчнөж эзний эрх мэдэлд байгаа. Гэхдээ энэ өвчин гэдэг дээр бас нэгэн зүйлийг хэлмээр байна. Зөвхөн бид нар бие махбодын өвчнөг боддог. Гэхдээ бидний эргэн тойронд бас сүнсэн дотор өвчтөн хүмүүс бас байдаг. Бид нар архинд донсон, аливаа юмд одоо муу зүйлд донсон хүмүүс бидний эргэн тойронд байдаг штэ. Тэгээд тэд нар бол үнэхээр бас сүнсэн дотор өвчтөй байгаа хүмүүс шүү. Тэгэхээр бид нар тэдгэр хүмүүсийн төлөө үргэлж залбирах ёстой. Паул Ром номын 12:15 дээр баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярл, уйлж буй хүмүүстэй хамт уйл гэсэн. Бид нар өвчтөй хүмүүстэй хамт байхдаа үргэлж залбирах ёстой тийм ээ. Есүсийн бүр захирамж байгаа шүү дээ. Марк номны 16:17-18 дээр өвчтөй хүн дээр тэд гар тавьвал эдгэнэ гэд. Тэ? Бурхан биднийг өвчтөй хүмүүсийн төлөө үргэлж залбирахыг тушаасан. Гэхдээ нэг ийм бодол төрдөг. Заримдаа нэлээд олон жил хүнд өвчтөй байсан. Эсвэл эдгэршгүй өвчтөй хүний төлөө залбирахтаа бидэнд нэг ийм бодол төрдөг. Энэ хүн залбирсан чинь идэхгүй байх үү дээ гэд. Нэг өөрөө идгийх гэж байгаа юм шиг. Уул нь бурхан идгээдэг штэ тий. Тэгэхээр эдгийх чинь бурхан тул харин бид өвчтөй хүмүүсийн төлөө үргэлж залбирсаар байх нь чухал. Тэгээд бидний залбирлаар дамжуулан ариун сүнс ажиллаа хийн. Бидний залбирлаар дамжуулан бурхан ажиллаа инэ. Библиэлд бурхан Паулаар дамжуулан олон гайхамшгүүдийг үйлдсэн мэднэ. Гэвч Паул хүртэл амьдралдаа өвчин золлонг зүдүүрийг бас туулсан байдаг. Паул өөрөө хэлж байгаа Галаат 4:13-14 дугаар ишлэлдэр анх бие махбодынхоо өвчний улмаас та нартай байж сайн мэдээг тунхагласныг минь та нар мэдэж байгаа. Хэдийгээр миний өвчин та нарт сорилт болж байсан ч та нар надаас татгалзаагүй. Бас намайг гадуурхаагүй. Харин Бурхны Тэнгэр элч шиг эсвэл Христ Есүс шиг л намайг хүлээж авсан. За үнийг дахиад нэг уншия гэж бодлоо. Паул хэлж байгаа шүү. Анх бие махбодынхоо өвчний улмаас та нартай байж сайн мэдээг тунхагласныг минь та нар мэдэж байгаа. Хэдийгээр миний өвчин та нарт сорилт болж байсан ч та нар надаас татгалзаагүй. Бас намайг гадуурхаагүй. Харин Бурхны Тэнгэр элч шиг эсвэл Христ Есүс шиг л намайг хүлээж авсан. Өвчин шаналлтаагаас нь хамаарахгүйгээр Галаатчууд Паулийн дотор байсан Есүс Христийг харсан байгаамаа. Би яг энийг уншаад надад Дуя пастор маань шууд бодогдсон. 13 те хүнд өвчнүүдтэй нүүр тулсан олон жилийг өвчтөй байсан ч гэсэн тэр хизээж бурханд үйлчлэхээ зогсоогоогүй. Тэр үргэлжлэл тууштай байсан, бас төвчээртэй байсан, бат итгэлтэй байсан. Тэгээд чуулганаа урамшуулж исэн, чуулганаа дагуулж исэн, хончилж исэн. Тэгээд яг Галаатчууд Паулийн дотроос Есүс Христийг харсан шиг бид нар Дуя пастрын дотроос Есүс Христийг бас харсан. Тэгээд хамгийн сүүлд Дуя пастор явахаас өмнөх номлол дээр нэгэн гоё ишлэлийг тунхаглаж исэн. 2 дугаар Коринт 12:9. Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөл дотор миний хүч бүрэн төгс болдог гэсэн.
Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөл дотор миний хүч бүрэн төгс болдог. Өвчтөе байдал нь ерөөсөө саад биш байгаа байхгүй юу? Харин Бурхны хүч илрэх орон зай болж байгаа. Тоё пастор би яагаад өвдөд гэж гомдлоогүй. Харин Бурхан би юу хийх вэ гэж зогссон гэсэн. Тэгээд бид бас Дүгрэ пастрыг мэднэ. Нэг гараа алдсан ч гэсэн бас яагаад гэж зогсоогүй. Би юу хийх вэ? Надаа юу байгаа вэ гэж Сүхбаатарлаа очиод хөл рүүгээ харсан гэдэг. Тэгээд хөл бөмбөгөөр дамжуулаад хүүхдүүдэд сайн мэдээд харааж тэр Сүхбаатар аймагт эзний бүр гайхамшигтай зүйлсийг хийсэн шүү дээ. Тэгээд эдгээр гайхалтай гэрчлэлүүдийг бодохоор хүмүүс нэг ингэж хэлдэг шүү дээ. Чи эрүүлэл байвал бүх юм сайхан болно. Тэгээд нэг бодлын би бас энэ ишлэл жоохон худлаач юм уу гэж жоохон бодсон. Яг нь мэдээж эрүүл байвал сайн л та. Гэхдээ өвчтөе байлаа гэдээ бас бүх юм хэцүү болчих юм уу? Тэгээд ямар ч нөхцөл байдлаас үл хамааран өвчтөе байсан ч хамаагүй Бурхны оршууд түүний дотор Бурхантай амьдрах боломжтой бид ингээд үүнээс хүлээж авч байгаа. Яг энэ бол загалмай гайхамшиг байгаа. Бид үнэхээр Есүсийн загалмай дээр очихын өмнөх энэ ташуур дуулалтаар бидний бүх өвчин зовлон түүний бид шилжсэн байна. Тэр бол өвчин зовлонг мэддэг нэгэн байсан. Тэгээ бидэнд эдгээрч Бурхан байгаа. Гэхдээ бидэнд эдгэрхийн тулд бас итгэл хэрэгтэй байх нь, төвчээр хэрэгтэй байх нь. Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсныг хүлээж авахын тулд та нарт төвчээр хэрэгтэй. Амен. Бидэнд төвчээр хэрэгтэй байна. За эцэст нь бас би өнөөдөр залуучуудыгаа урамшуулмаар байгаа. Яг манай сүмд маш олон хүүхэд байхаасаа эзэнд үйлчилсэн, Бурхан дотор өссөн тийм хүүхдүүд залуучууд олон байдаг. Яг манай үеийнхаа. Яг сүүлийн тэр Дуя пастрын хэлсэн үгийг тэр мөхөсдөл дотор миний хүч бүрэн дүүрэн болдог гэдэг. Залуучууд ихэнхдээ өөрийгөө хангалтгүй биш гэж боддог. Гэхдээ Бурханд бол хангалттай. Тэгээд сул дорой байдал нь илүү Бурханд найдах тэр зай болж өгдөг. Тэгээд Бурхан яг одоо байгаагаар нь залуучуудыг ашигламаар байна. Би зөвхөн бүтэн сайнны зүгээр л нэг цуглаандаа ирдэг хүмүүс биш те. Яг өнөөдөр би энд зогсож байгаа шиг маргааш шинэ ээлж. Тэгээд хамтдаа залуучууд үйлчлэе, илгээгдээ, сайн мэдээг тараая. Бүр цаашлаад сүм барья. Яагаа болохгүй гэж те. Nomadic Spirit Германд явж хахад нэгэн сүмдэр бид нар очиж байрлсан. Тухайн сүмийн пастор маш залуухан хүмүүс байсан. Бүр надаас ч дөө. Тэгээд тэр бас дараа нь Монголд ирсэн. Их нэртэйгээ. Тэгэхээр одоо яг Бурхан ярьж байгаа юм шиг санагдаж байна. Залуучууд үлдэх цаг болсон. Амен. Гамашиг баярлаа.